Сайн байна уу? Ирсай суугаас мэдчилж байна. Энэ удаагийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзчаадаа баяртай байна. За ингээд өнөөдрийн бичлэгээрээ үүнийг кофендоо хизээч бүүхий. Тархинд муугаар нөлөөлнө гэсэн юм дээр ярилцсан. Тэгэд кофег яаж ууж биеинд муу байдгийг, яаж ууж биеинд сайн байдгийг бэ гэдэг энэ бичлэгэн дээр маш тодорхой нарийн хэлсэн байгаа. Үнэхээр орчин үед хүн болгон кофенд дуртай, кофе уудаг бүр өдөр тутмын хэрэглээ болсон байгаа шүү дээ, тийм ээ. Тэгвэл би чухам яаж хэрэглүүл өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалангаа дуртай зүйлээ ууж болох вэ гэдгийг та энэ бичлэгээс үзэх болно. За эхнээс нь дууслан сонсоод үзээрэй. Та хэрэгтэй мэдээлэлээ авах болно. За эхэлцгээе. Та өдөрт хэдэн аяг кофе уудаг вэ? Ямар төрлийн кофе уудаг вэ? Мөстөө хүйтэн американо юм уу? Амтад латте эсвэл чихэртэй холимог кофе уудаг байж магадгүй. Ковид хийж зансан энээс болж чихрийн шижин мартаж зөнөх өвчтөй болох магадлал өндөр гинэ. Кофег өдөрт нэг юм уу түүнээс дээш аягаар уудаг бол энэ бие хоригдлагцаар үхэл төрүүлж болзошгүй юм аа. Харин ч эсвэргээрээ Канадын Гринвилл тархины хүрээлэнгийн дүн шинжилгээгээр өнөөдөр танилцуулах кофе уух аргаар кофе уувал түүнд агуулгадах фенил эндам бодисын нөлөөгөөр чихрийн шижин мартах зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тус дэм болно. Өнөөдрийн бичлэгийг дуустал нь үзвэл кофетэй хамт хэрэглэхэд мартах өвчнийг үүсгэх хоол хүнс болон кофег зөв эрүүлэр уухад гарах үр нөлөө мөн кофег хэрхэн эрүүл аргаар уух талаар бүгдийг мэдэх болно. За тэгвэл эхэлье. Кофетэй хамт идэхэд хамгийн аюултай хүнс 1. Сироп ба элсэн чихэр. Кофед ортой ихэвчлэн дусгал шүүсэн кофенээс илүү сироп хийсэн мөстөө кофе юм уу? Амттай чихэрлэг латте захиалах нь элбэг байдаг. Ялангуяа нас явахаар ямар ч холцгүй энгийн кофе нэг л амтгүй санагдаж чихэртэй кофе захиалах нь олонтаа байдаг. Альцгеймерийн нийгэмлэгийн олон улсын баг хурал танилцуулсан мэдээллийн дагуу сахарын хэрэглээ нь хүний танин мэдхэн үйл ажиллагааг нөлөөлдөг бөгөөд хэд их хэрэглэх нь мартах өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг хэмээжээ. Үүнтэй холбоотойгоор элсэн чихэр их хэрэглэдэг бүлэг ба бага хэрэглээтэй бүлэг гэж хоёр хуваан шинжилгээ хийж үзэхэд сахарыг хэрэглэдэг хүмүүс мартах өвчин тусгай магадлал 1.8 дахин их байжээ. Үүнээс гадна сахар Альцгеймер өвчнийг үүсгэдэг гэх судалгааны үр дүнгууд аль хэдийн нотлогдоод байна. Тиймээс сироптой чихэрлэг кофе байнга уудаг бол чихрийн шижин мартах өвчин тусах аюултай тул болгоомжлох нь зүйтэй. Сая дурдсан сахарын төрлийн сиропод латте цацаж уудаг сироп төдийгүй амтлаг чихэрлэг төрүүлсэн сүү, шоколадны сироп, кофений цэцэг зэрэг орно. Сайн тогтоож аваарай. Мөн юунаас ч илүү болгоомжлох зүйл нь хоолны дараа чихэртэй кофе уух явдал. Энэ хоолны дараах цусан дах сахарын хэмжээ нэмэгдсэн үед чихэрлэг кофеор тесрэг бөмбөг хаяж буутай адил юм аа. Ингэж хоолны дараа чихэртэй кофе байнга уувал инсулиний эсрэгүүцэл үүсдэг ба үүнээс үүдэн тархины эсүүдэд хортой уурга хуримтлагдаж улмаар мартах зөнөх өвчнөд холбогдно. Мөн кофе нь кальц төмөр зэргийн шингэцэн саад учруулдаг тул хэрэв та кофе уумаар бол хоол идснээс 30 минутын дараа сахар сиропгүйгээр уухыг санал болгож байна. Кофетэй хамт идэхэд хамгийн аюултай хүнс 2. Талах ба торт. Кофетэй хамт идвэл хамгийн амттай хоол хүнсийг дурд гэвэл тортыг орхих боломжгүй бөгөөд талхыг шалгаагүй олон хүмүүс кофетэй хамт хэрэглэх нь элбэг байдаг. Гэхдээ талах бялуу зэрэг нь дээр дурдсанчлан гликемийн өндөр агуулмжтай хоол хүнс тул хоолны дараа уух нь инсулиний эсрэгүүцлийг нэмэгдүүлж чихрийн шижин мартах өвчин үүсгэх эрсдлийг ихсгэх маш тохиромжгүй хослол юм аа. Тархи судлаач эрдэмтдийн хэлж буй Альцгеймер өвчнийг үүсгэдэг төлөөлөх хүнсийн нэг нь даруй нүүрс ус, өөх тосны холимог хүнс бөгөөд хамгийн тод жишээ нь талах бялуу жигнэмэг зайрмаг юм аа. Бүгд л түрүүнд дурдсан кофетэй хамт идэхэд амттай зүйлс. Мөн гурилын цавуулга нь маш их донтуулдаг бөгөөд хар тамхитаж зүүрлэж болох бодис юм аа. Бидний тархинд аз жаргал донтуулах мэдрэмжийг төрүүлж дараагийн удаа дахиад л идэхийг хүсэх харгас мөчлөгийг бий болгоно. Судалгаанаас үзэхэд хэд их нүүрс ус идэх тохиолдолд мартах өвчин үүсэх эрсдэл 89% хүртэл өндөр болдог тул
Хэрэв та хоол идсэний дараа бялуу чихэртэй кофег хамт иддэг зуршилтай бол гарцаагүй үүнийгээ багасгаарай гэж зөвлөж байна. Кофетэй хамт идэхэд хамгийн аюултай хүнс 3. Архи. Архи уусныхаа дараа ганц аяг кофе уувал энэ нь сэргээх үйлчлэгээтэй учраас цогтоогүй юм шиг мэдрэмж төрдөг тул олон хүмүүс уусныхаа дараа кофе хайдаг. Гэхдээ энэ нь том эндүрэл ажээ. Америкийн нэгдсэн улсын Браун их сургуулийн доктор Роберт Свифт кофенд агуулгадах кофеин таны тархийг жинхэнэ ууснаас бага уусан гэж ботход хүргэдэг гэж хэлжээ. Ингээнээр хэлбэл архи уух үед тархинд допамин ялгарч энэ илүү сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэж болохгүй учраас бидний биеийн дэх алкоголын эсрэг үйл ажиллагаа таныг нойрглуулах юм уу ядрахад хүргэдэг. Хэрвээ яг энэ үед кофе уул сэргээх нөлөөтэй учраас оюун ухаан сэргэж болох ч аль хэдийн согтсон тархины үйл ажиллагаа удаашрч шүүн тунгаах чадвараа алдаж илүү өдөгч бацыг хайх болно. Тиймээс хэд их ууснаар мансууруулах байдалд хүргэдэг тул архи уусныхаа дараа кофеинаас болгоомжлох нь зүйтэй. Архин тархины урт талын дэлбэн ба гиппокампыг гэмтэж санах хой танин мэдхүйн судралд хүргэдэг тул аль болох их уухгүй байхыг зөвлөж байна. Уусан ч кофеноос татгалзаарай. Мөн кофенд архины улмаас шархалсан ходоодны ханд очвол илүү цочрох нөлөөтэй бөгөөд улаан хоолойн рефлюкс үрсэл үүсэх магадлалтай тул та архи уул кофеноос илүү нэг аяга ус уул сайн шүү. Магадгүй сая сонссон хүнсийн тухай сонсоод эдгээрсэл зайлсхийж болох нь гэж бодож байна уу? Гэхдээ өдөрт 6-аас дээш аяга кофе хэрэглэдэг бол сахар сиропгүйч мартах өвчин тусах магадлал өндөртэй гэж үздэг. Эрсээ сувг хамтдаа суралцъя. Үүнтэй холбоотой өмнөд Австралийн их сургуулийн судлаачид Их Британийн биобанкнд оролцсон 17,000 орчны дунд явуулсан санал асуулгын дунд өдөрт 6 ба түүнээс дээш аяга кофе уудаг хүмүүс мартах өвчин тусах магадлал 53%. Тархинд цус харах магадлал 17%-аар нэмэгдсэн гэх үр дүн гарчээ. Өдөрт 6 аягаас дээш кофе уух нь аюултай гэх судалгаанууд үүнээс гадна ихээр нотлогдож байна. Тийм учраас чихэргүй кофе байсан ч өдөрт 6 аягаас дээш уух нь сайн бишээ. Энэ хүртэл сонсон агуулгыг аваад өсөд кофе ер нь нэлээд муу юм байна гэж бодож магадгүй. Үнэн хэрэгтээ кофенд полифенол гэж нэрлэгдэх олон антиоксидантыг агуулдаг. Энэ нь өрөвслийн эсрэг болон хор тавдрын эсрэг үйлчлэгээтэй бөгөөд элэгний хор тавдраас урьсан сэргийлэхэд тусалдаг гэх маш олон судалгааны үр дүнгууд байна. Хамгийн гол нь зөв ууж хэрэглэвэл мартах өвчнөөс урьсан сэргийлэхэд тус дэмтэй гэгч судалгаа бий. Тэгвэл яаж уул муу зүйлийг нь шүүж сайн найрлагатайгаар ууж болохыг одоо танилцуулъя. Кофег зөв уух арга 1. Өдөрт 3 аягаас доош уух. Өдөрт 3 аягаас доош кофе уувал зүрх судасны өвчнөр өвчлөх хэрэгслийг бууруулах боломжтой. Унгарийн Семmelweis их сургуулийн зүрх судасны төвийн судлаачид Их Британийн биобанкнд оролцсон 469,000 хүнийг кофе огт уудаггүй групп болон өдөрт хагас аягаас 3 аяга уудаг групп, 3-аас дээш аяга кофе уудаг группээр хуваан 11 жил орчим туршилт хийжээ. 11 жилийн судалгаа шинжилгээний үр дүн өдөрт хагасаас 3 удаа уудаг бүлгийн зүрх судасны өвчин тусах эрсдэл хамгийн бага байжээ. Сайтар ажиглаад үзвэл зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 17%, тархины цус харуулалт 21%-аар бага байсан гэж мэдээлжээ. Дүгнэж хэлэхэд кофег өдөрт 3 аяга ба түүнээс бага хэмжээгээр уух нь сайн гэж мэдээлжээ. Магадгүй өдөрт 3 аягаас дээш хэмжээний кофе ууж байгаа бол өнөөдрөөс эхлэн өөрийнхөө төлөө 2-оос 3 аяга болгон багасгуул ямар вэ? Кофег зөв уух арга 2. Шүүж бэлдсэн кофе уух. Хэдийгээр бидний ууж буй кофений үр нь урамлын гаралтай боловч ойролцоогоор 15% өөх тос агуулдаг. Хичнээн урамлын тосч гэсэн өдөр бүр 1-2-3 аяга уувал тосыг хамтд нь ууна гэсэн үг ээ. Энэ тохиолдолд холестероны хэмжээ нэмэгдэнэ. Цагаан хоолыг дэглэн барьж байхдаа кофе уугаад холестероны хэмжээ ихссэн гэх хүмүүс даруй энэ шалтгааны улмаас байж болзошгүй. Үүнтэй холбогдуулан Голландын эрүүл мэндийн шинжилгээ ухааны судалгаанд насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг
4-7 хоногийн турш өдөрт 5 аяг кофе уулгасны үр дүнд холестеролын хэмжээ эрэгтэйчүүд 8%, эмэгтэйчүүд 10%-аар нэмэгдсэн байна. Холестеролын хэмжээ ихсэх нь атеросклеросын өвчний өрсөлдөлийг нэмэгдүүлдэг тул болгоомжлох хэрэгтэй. Бид кофе уух тохиолдолд ихэвчлэн зориултын машинд кофе чанаж өгдөг. Энэ үед кофе тусны хамт гарч ирдэг. Гэвч фильтр цаасаар шүүж туслуулан гаргаж авсан кофений хувьд цаас нь тосны 90-50%-ийг шүүж авдаг. Фильтр цаас ихэнх тосыг шүүж үлддэг учраас холестеролын хэмжээ ихсэх болон гиперлипидемитэй болох магадлалыг бууруулдаг. Харин энгийн шашны хувьд туслын кофе хийх явцад кофений хэмжээ ихсэж болох тул түүний тухай дараа хэлье. Хэрэв та кофеингүйжүүлсэн кофений шос хэрэглэж байгаа бол кофений хам тосыг бас багасгаж болно. Кофег зөв уух арга 3. Кофеингүйгээр уух. Ихэнх шинжээчдийн үзэж байгаагаар кофений сөрөг нөлөө нь нойргүйдэл, түгшүүр, сэтгэл зовнил, зүрх дэсэж өвдөх, донтолт ядрах гэх мэт. Энэ ихэвчлэн кофений сөрөг нөлөө гэж үздэг. Тиймээс хэрэв та кофений бүрэлдэхүүнийг хасаад уувал өмнөд өрсөн сөрөг нөлөөг үгүй хийж, хорт хавдрын эсрэг антиоксидант бодис болох полифенолууд нь сайн шингэж бид эрэг сайнаар нөлөөлнө. Гэвч үндсэн үнэр амтанд дассан хүмүүст энэ жоохон эвгүй байж магадгүй. Нэмж хэлэхэд бамбай булчирхан өрсөлдөй хүмүүс кофе уухгүй байвал сайн. Зүрх дэлсэх, гар хөл чичрэх гээд кофений нөлөө илүү хүчтэй сөргөөр нөлөөж болзошгүй. Мөн өдөр тутмын амьдралдаа нойр муутай, түгшүүр, сэтгэл зовнилтой хүн кофе ууж шинж сэдэг нь улам хүндэрч болзошгүй тул кофе хэрэглэхээс татгалзах нь дээрээ. Мөн ходоод муутай болон цочромтой гидсийн хам шинжтэй хүмүүс ч цээж хорсох, бүдүүн гидсийг илүү мэдрэмтгий болгодог тул кофе уугаас зайлсхийх нь дээрээ. Өнөөдөр хэлсэн үгийг нэгтгэн дүгнэхэд кофетэй хамт идэхэд тохиромжгүй хоол хүнсээр сироп, элсэн чихэр, талах, бялуу, дарс байсан. Кофег илүү эрүүл зөв хэрэглэх арга нь өдөрт 3-аас доош аяг уух, фильтр цаасаар шүүж туслаар гаргаж авсан кофе уух, кофеинггүй кофе уух гэд 3 зүйл байлаа. Усны оронд кофе хажуудаа тавиад уудаг хүмүүс байдаг. Ичнээ эрүүл хооллолт байсан ч хэтрүүлэн хэрэглэх нь сөрөг үр дагавартай байдаг. Кофений хувьд биеийн сайн тал бич, муу талч бас байдаг учраас хүн бүр өөрийн бие тохируулан саяын дурдсан хэрэглэх арга, хэмжээ дооцыг тохируулан зөв хэрэглээрэй гэж сануулж байна. Эцэст нь хэлэхэд кофеин шээс хөөх үйлчлэгтэй тул их хэмжээний шингэн гадагшлуулдаг учраас ус сайн уугаарай. Өнөөдөр сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж кофег илүү эрүүл зөвөөр хэрэглэж заншаарай гэж хүсье. Хэрвээ танд энэ мэдээлэл таалагдсан бол гэр бүл, аав ээж, ах дүүс, дотны найз нөхөд кофе уудаг, уух дуртай таньдаг бүх хүмүүстэй түгээгээрэй. Нэг ч гэсэн хүнийг амьдралын зөв хвшилтэд болгоцгоё. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.